Үзэгчдээ. Глобал MBC телевизээр зохион байгуулж байгаа Нямгаргийн амралтын цагийн нэвтрүүлэг маань эхлэх бэлэн боллоо. За бид бүгд найрамдах Монгол улсад ажиллаж амьдарч байгаа. Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа амрагсдан аав ээж ахын дүүсэд нь бас зориулж аядууны мэдлэгийг өөрсдийнх нь дуу хоолойгоор хүргэхээр одоо ийм сайхан нэвтрүүлэг бэлтэж байна. За тэгэлгүй яах вэ? Одоо манай Global MBC-ийн пэйжд маань бас ганц хоёр хүсэлт ирсэн байгаа. Тэгээ энэ хүсэлтийн дагуу бид нар бас пэйжийнхаа үзэгчдэд зориулж элгэн садан ах トゥ хамаатан садан хайртай хүмүүст нь аядууны мэдлэгээ хүргээгээд энэ сайхан одоо Нямгаргийн амралтын өдрийн нэвтрүүлгийг өнөөдрөөс эхлээд эхэлж байна. За тэгээ сайхан хаварж иж байна уу? За сайхан хаварж байна уу? За энэ сайхан хүндэт хүнтэй ингээд өнөөдөр нэвтрүүлгийг хийж байгаадаа нэр төр яриг байна. Яхаа тэгэл. Манай энэ Global MBC телевизийн бас нэвтрүүлэг бас олон төрөд бас олон жил 5 6 жил болчихсон. Тэгсэн. 5 жил болчлаа шүү дээ. Тийм. Ер нь их сайхан нэвтрүүлэг манайх одоо 2 million үндсэн контент хийж шүү дээ. Таныг танаад байлиг амжилтын амт гэсэн үндсэн контенттэй. Тэгээ одоо 3 дахь контентаа энэ одоо аядууны мэдлэгээний контент болгож одоо өргөжүүлж дэлгэрүүлэх гэж байж энэ да. Тэгээд энэ сайхан нэвтрүүлэгт юу байвал те энэ аядууг бас нэг өөрсдийн дуу хоолойгоор аав ээж ах トゥ үр хүүхдүүд нь тийм ээ. Сайхан үргүүл сайхан шүү. Тий, тэг бас хүнд бас сэтгэл уяг шүү дээ. Тэг бид нар чинь бас хүний газар одоо илгэн садан их орноо бид нар чинь өгөөл цаанд хүмүүс учраас бас өөрсдийнх нь дуу хоолойгоор бас ингээд мэдлэг хөрвөл тэр хүмүүст маш их урам зориг бас цаашдаа тий хамтаж одоо би нөгөө санах сэтгэл нь бас дэвтэх юм уу даа л гэж бодлоо. Цаа. Сайхан. Сайхан сүдэ зөөнө. Сайхан цаа шүү дээ. Нэн мөнгө аягандаа цаа авч сайхан л шүү дээ. Тэр нь дээр үс энэ мөнгө аяга цэсээ аяган цай авах сайн байдгаа л гэж дотор гэдсэн сайн гэж дээр үс хөгшчүүл сайхан ингээд аяны богцондоо хийж авч авдаг. Тийм л хэлсэн юм билээ. Ер нь бол одоо Монголд бол одоо 9 цагаан мөнгө аягийг бэлэгдээд 9 цагаан мөнгө аягийг бол одоо гэртээ тавьчихсан. Бэлээ. Байдгийн ер нь бол. За солонгосоор сайн сайхан. Солонгосоо хавар сайхан одоо хавар хэлц одоо Монголд бол тийм ээ төлийн дуу цангинаа сайхан байгаа шүү дээ. Гүү унгалаа, хөр тоглоо. Хон хурга ямаа ишиглээл, хон хургалаа. Ингэ бодголоо. Би Төв аймгийн Батцанбур сум гээд Улаанбаатар хотоос ойрхон тийм сум байдий. Одоо Сүгнэрийн амралт, Баянбурал амралт гэдэг ер нь бол мэдэндээ Батцанбур сум гэхээр одоо улсын асрамж байдаг одоо ганц том асрамж байдаг чинь Батцанбурт байдаг шүү дээ. Зөв. Би чинь Баян онгор шүү дээ. Баян онгорын одоо аав ээжээрээ бол Баян оосон юм. За. Тэгээд тэр Баян онгор аймгаас нутгаас одоо их сургуульд орох гэж гарлаа шүү дээ. За. Энд сургууль төгсөө Улаанбаатар хотод сургууль төгсөөд рүү. Улаанбаатартаа сургууль төгссөн. Энд ажиллаж байна. Энд ажиллаж амьдраад байна да. Солонгосын сонин сайхан бол одоо сайхан барилга 3 сар гээд дулаарчж байгаа. Тэгээд ер нь барилгын ажил эхэлчихсэн. За 2 сар бол нүг Исааны сар байдаг шүү дээ. Айлууд нь нүүдэг. Тэр сар одоо шавуу сайхан ажилтаа байлаа. Исаанд яваал. Сайхан байлаа. Одоо барилгын ажил би гол барилгын ажил хийдээ. Барилгын ажил сайхан эхэлсэн байна. Гадаа сайхан дулаарж байна одоо. Сайхан байна. Тэгээд сайхан наадмуу сайхан залгаад 5 сарын 2-ын 3-нд болсон Солонгос улсад наадан болгож байгаа юм байна энэ. Одоо ингээ нодлон одоо ховдоос айгүй олон сайхан бөхчүүд өөр завсарж ийсэн нэг ажраа гэдэг ихч байт юм а. Тэр ихч байх сайхан наадан зохион байх чинь Монголоос бөхчүүд өрөөд бас наадан ихч байгаа юм байна. Энэ хоёр нь бас чонжууд наадамтай юм сургууль сонсгож байна. Хичээн одод энэ жил Элбэг зоогийн газрын хамт олон цагаан сарын барилдааны галмөрөн жилийн сар шинийн барилдааны хийсэн. Сайхан болсон. Тэр барилдааныг бас бичээд манай найз бичсэн байгаа. Тийм ээ. Тэгээд сайхан барилдаан болсон шүү. Тэглээ энэ жил хаана барилдаан болох мэддэггүй явж байгаа. Тэгээд нөө Элбэг зоогийн газарт нэг санал тавиад тэр хэдмээ сайхан хүлээж аваад сайхан барилдаан хийлээ. Солонгосын одоо уур амьсгал цаг агаар сайхан сакура ургаад аялал зуучлалын хүмүүс маань ирээд сайхан л байна. Одоо яг гац хэцүү дэлхийн одоо бас дайнд ажин нэрвэж одоо дэлхийн олон улс жоохон хямарж байгаа боловч бид нэр ирүүлээвэл тэгээд бүгд л даваад гарна шүү дээ. Тий ирүүлээд одоо 14 хоног зогссон байгаа гэсэн шүү. Тэр шээ.
Нэг хилцэн төрх 14 ямар Өө, зогссон за, байгаа за, за. юм. Тэгээ дайн зогсоод инх байгаас инх хилүү дайнгууд ажиг бол гоё те. Ер нь За ингээ ихний- эхнийхээ хүнийг бүгдээр одоо хүсэлтийн дагуу өрийдэ тийм үү? За. За ингээд манай пэйжэд дэлхийн өнцөг болон бүрд суугаа нийтх одоо монголчууд маань хайртай хүмүүстэй мэдлэгээ илгээх бол манай пэйж руу хүсэлтээ явуулаарай. Манай пэйж үргэж та бүхэнд үүд хаалга нээлттэй байх болно. За ингээд би хүн рүү залгая. Заасан байна уу? Солонгос улсаас холбогдож байна. Global Embassy-гээд айдууны мэдлэгээ дэвшүүлдэг нэвтрүүлэг байна. Танд холбогдох гээд. Одоо Солонгос улсаас танд нэг хүн мэдлэгээ дэвшүүлсэн байна гэчээ. За. Тэгээ та ер нь хингэж бодож байна. Тэгээд харин тань сайхан ингээд их ч маань та эрүүл их байгаарай гэд дүүн одоо ингээд очиж чадахгүй одоо ч боломжгүй байгаад байна. Тэгээд таныг бас ингээд айдууны бас ингээд мэндийн цэг хараадгаар ингээд танд айдууны мэдлэгээ дэвшүүлсэн байгаамаа. Тэгээ тань тэгээд ижийн интэй ихчгээд ийм сайхан дуугаар айдууны мэдлэгээ дэвшүүлжээ. Та хүлээж авахд бэлэн байна уу? Ээж юм их ч юм шүү. Тэгээ тандыгаа би өргөлж бас ингээд хайрлж, хүндлэж, санаж өгөөж явдаг шүү гэж мэдлэгээ дэвшүүлсэн байна. Танд энэ үгийг дамжуулж байна. Та маань эрүүл их байгаарай гэж байна шүү. Дүү ариунаа. За. Хайртагч минь ас холгозор амьдарч байгаа ч таныхаа бодол сэтгэл минь хизээж холдоогүй. Та бол миний дүшиг, миний бахархал, миний хамгийн улаан болсон юм аа. Таны энерги ба бэлдэг урам, хайрлсан өгс чинь одоо ч миний сэтгэлд цааш зориг өгч явдаг. Хэдий бид хол байгаач зүрх сэтгэлээрээ үргэлж хамт гэдгээ мэдээд би тайван байдаг. Хичээ та маань эрүүл их байж үргэлж инээмсэж яваарай. Нэг л өдөр би дахин уулзч дэрэгчин эрхлэн суух тэр мөчийг би өдөр бүр хүсч хүлээж байна. Таньда маш их хайртай шүү тунгалагч. Дүү ариунаа гасна. Хажууд байсан их чихээ хацар эсгсэн ölümсийг минь ижин шивнсэн их чихээ ölüm санаж иннээсэн миний дэгчи ухааныг нутгийн цагаан чирлаач байдаг. Үнэн санаж иннээсэн миний дэгчи ухааныг нутгийн цагаан маань үнэн чирлаач байдаг. Алсын тэнгэрийн доо амьсгал бүртэн тань руу тэмүүлэн чинь салхиус таны нэрийг шивэх шиг сэтгэл минь чимээг үгэн таныг дуулаа. Холын зам бидний хагарсан ч холдоогүй бидний зүрх харанхуйд гэрэл ас одчиг таны минь хайр намааг игүсээрээ. Алс холоос би таныгаа санан мөрөөдөн ахаа дэрэгчин эрхлэр мөчийг анир чимээг үгүүлэн танд хязгааргүй хайртай шүгч хайр дүү ариунаагаас нь бүгд найрамдах Солонгос улсаас Арны
хашгирахгүй өрөвчхөн сэтгэлтэн олондаг их чимэн харин хөхүйдээ үдэн санаж инээсэн миний дэгчийн ухааныг нутгийн цагаан маань үлэн учирлаач байдаг. За ингээд таньда мэдлэгээ хүрлээ. Танд ямар санагдчих байна? Байна уу? Сайхан байна. За. Энэ сайхан мэдлэгээ тунгаагчтай одоо эрүүлэнхийг хүсье. Минийгч биеийн сайн бодоод сэтгэлийн тэнхээтэй байгаарэ. Тэгээд эгчдүү хоёрыг удахгүй уулзах эрүүл өргөё. За баярлалаа таньда. Төвтэй хайртай шүү. Дэвжүүлээрэй. За тэгээд таны сайхан эрүүлгийг дамжуулъя. Төвтэй баярлалаа. Сайхан лөөсөрлөө. Баярлалаа өгтөдөө. Ямгаргийн амралтын цаг аядууны бэлчгээ нэвтрүүлэг бол бас сайхан болж өндөрлөж байна да. Одоо хоёрыг уулзуулж холыг ойртууллаа шүү дээ хоёулаа. Тэгэлээ ер нь бодож сансан зүйл сайхан л байна. Ер нь бол. Ер нь бид нар чинь тэгээд эх орон, ижи аав, хах トゥ хамаад садан үргэлж зүрхэндээ санаж өгүүлж явдаг шүү дээ. Тэрийг бид нар өнөөдөр нэг ч гэсэн одоо ээжийн охин, аавын хүү, нэгэн сайхан ээж, эгчийг бас ингээ илгийн төвчээж баярлуулсан болов уу гэж бодлоо. Тэгэлээ уйлал, тэгэл баярлал. Гоё юу штэ тэр хөөрхөн. Сайхан байна. Хөөрхөн нэвтрүүлэг бол. Цаа өөх. Сайхан. Ястай. Хоёрыг уулзуулж ястай нэг илгээ төвтөлээ дээ. За гадаад үдэх хүмүүс чинь тэгэл энэ сайхан дуугаа сонсоод төрийн далбаандаа мөргөл заримдаа хоолоо сэгшрүүлээд сууж байгаа шүү дээ. Тэрийг яг нэг самсаа шархна гэдэг шиг заримдаа тусдаа гэр санах үе аягүй гардаг шүү. Энэ бол тэгэл баяр бас наадам цагаан сар манаар тэгэл гэр мэр аягүй боддоо шүү. Ээж аамууд нэрсэн золгоол шиний нэгний өглөө чин зурагтаараа гараад ерөглөж үг хэлээл сайхан шинлээрээ гэл тэ. Баяр болгон л одоо хүний газар байхаар баяр болгон сайхан боловч дандаа л бидний зүрхэнд баг зэргийн ганцаардал мэдрэгддэг шүү. Тийм шүү. Тэгэхээр бид бүхэн эдлэгэн саднаа, эх орноо үргэлж зүрхэндээ дэвлээ. Тэг бас тэгээд эрүүл байвал хүний газар бүгдийг л даваад зоригтой хүрэн шүү дээ. Тийм ээ? Тийм зорилгоо бүтээгээд юу сансан исэн хүссэн сэтгэлчлэн бүтээд нутагтаа эх орондоо ээж аавдаа эрүүл саруул инхтун алдраа бицэн үрстэй амраг садан аав ээжтэй л одоо хүн болгон ирсэн минь дэнс саруул сайхан очихыг бодож байгаа шүү дээ. Тэгээд би яг ер нь бол Монгол эх орноо нэг гоё шүлэг байд юм а. Би тэрийг зөв уншиж тийм одоо монголчууд гэсэн энэ шүлгийг уншаад энэ их гоё шүлэг гэж би дотроо бас санагддаг юм. Би хаяа нэг ингээ ганцаараа явахтаа уншдаг байх дотроо ингээл. Тэгээ нэг мөнхөөгөө бэлэг сайхан гоо гэгээ Монгол гэж шүлэг яг л Монголын нэг өдрийг харуулсан тийм шүлэг. Тэгээд би тэр шүлгийг бас уншаа. Сүрэг цагаан зээр шүүдэр гიშхэн захлаж сүрлэг өндөр ямданд тэхийн ивэр сэрэж Монгол гэрийн гаднаас малын үнэр ханхалж моринд хайртай сайн ир уртын дуу аялж үүрийн гэгээтэй уралдан өрхний оосор даллаж өндөр борхон бүсгүй аргал хормойлон галлаж өтхөн шаргала цайг тоон өргөн самарч өөлөн ижимэн удам тэнгэр цацал өргөж өөдөр хөдөө мөтгтмэн өглөө болж байгаа нэрэ. Өдийн нарны сүдэр хөлн тушаа нуугдаж өртөө газрын юмс зэрэглэн дотор бужиж малын гიშгтэй хүүхэд хонин тусаа оруулж манай танаахан бүгдээрээ борцтой цааягаж гэр дүүрэн буурал тамхи нэрэн хуучилж гэргийн хүүхдийн хоорондоо цаггүй ажил хөөрж нар унсан газраас ногооны үнэр хангалж нанчид нэрсэн айлаас охин аг сэгнэж зулцхан жаахан могшрог нисэн буудалж иргээд л зунтаа жилийн өдрүүд
ийм л байдагсан. Өдөржин бэлдсэн бол задгай газар хотож өртөө газрын юмс зэрэглэн дотор бүжиж үүр шөнийн болцоог залуухан хосууд товлоод л өдөржин болсон явдлыг ам дамжин хуучилж цүү хаях наадамд үеийнхэн олцоо цуглаж цуутын цагаагч хүүг өвөө багчуул ярьж сарны гэрэлтэй салхинд сэлний хүр хөвж сайлын хүнтэй сүнд түүхий цуцгийг хөвж орог Монгол хөдөөд минь орой болж байгаа тэрэ. Мичид 7 бурхан тоо нарлах цагаар миндийн гурвалжин өрх дөрвөлжин болох шнөөр амргийн болзоотой хүүхэн цаг товлон хүлээж үүр тэгрэх үеэр өрхөөн далдаж явхдаа үцхийн хийг үтсэн өндөр настай ижи хүлгэн нэзгийн шон дээр нойтон хомоодыг харчаад хүргэнтэй болох нэ манайх гэж хүүхэн нас саадурсваа азын тэнгэртэй Монголд минь айл нүүж байгаа тэрэ гэд ийм сайхан Ямар гоё шүлэг. шүлэг бас уншд юм аа. Тэгээд уншиж бодож явдаг. Монгол их орн үнэхээр сайхан. Жилийн дөрвөн өндөрлөлт одоо дураараа нэг нүг нутагтай. Одоо нүүдэлчин соёлтой юм. Устаа Монгол улс маань. Монгол улсаар бахархч тэ зүрх сэтгэлтэй тээж явд юм аа. Монгол хүн бүхэн л энэ сайхан эх орныхоо зүрх сэтгэлдээ тээж аваа. За ингээд энэхүү нэвтрүүлгийг маань тухлан сууж таалан сойрсон та бүхэндээ баярлалаа. Тэгээд манай пэйжид одоо хүсэлтээ илгээвэл манай пэйжийн мессенжер рүү хүсэлтээ илгээгээрэй. Үргэлж та нартаа манай пэйж үе таалга нээлттэй байх болно. Баярлалаа та бүхэндээ. За баярлалаа. Баярлалаа.